Монголын маркетингийн холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан маркетингийн зөвлөгөө өгөх өдрөлгийг 6 дахь жилдээ зохион байгууллаа. Тус өдрөлгөөр бизнес эрхлэгчид өөрт хэрэгтэй сүүлийн үеийн мэдээллүүдийг авахаас гадна бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, борлуулалтаа өсгөх талаар туршлагатай мэргэжлийн маркетингийн зөвлөхөөс ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой байдгаараа онцлог юм. Маркетингийн зөвлөгөө өгөх өдрөлгийг жилд 1 удаа зохион байгуулдаг. Тэгвэл сүүлийн 5 жилийн хугацаанд тус өдрөлгт Улаанбаатар хотын төдийгүй Тархан Сэлэн Эрдэнэт зэрэг Төвийн аймагуудын давхурцсан тоогоор 1000 орчим бизнес эрхлэгч оролцож зөвлөгөө авсан байна. Арга хэмжээнд болохоор 219 байгууллагын 300 орчим бизнес эрхлэгч бүртгүүлэн оролцож байна. Тэгээд нийт оролцогчдын 80% нь бол анх удаага яг энэ үйл ажиллагаанд оролцож байгаа. 20% нь бол ингээд дахин оролцож байгаа гэсэн одоо мэдээлэл бол байна. За энэ жилийн хувьд болохоор жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд бол ковидын дараах буюу дахин одоо сэргээх, за бизнесээ дахин томруулах, сэргээх гэдэг ийм чухал хэрэгцээ байгаад байгаа. Тэгээд үүнд чиглэсэн мэдээллүүдийг бид нэр бас өгөхийг хичээж байна. Бид нар чинь тэгээ нөгөө маркетингийн холбоо гэдэг утгаараа мэргэжлийн усууд ер нь арга хэмжээг айгүй гой зохион байгуулж чинь тэгээ маш нөгөө информатив буюу мэдээллийг богино хугацаанд өгч чадчихна. Норшихгүй ер нь презентацийн хит удаал асар их мэдээллийг нэг дор өгөх гэж хичээгээд тахаар ер нь жоохон нөгөө хүлээж авч байгаа хүмүүст хэцүү болчихсон шүү дээ. Тэгэхгүйгээр маш товч өгөө тодорхой аюул сонирхолтой мэдээллүүдийг өглөө. Жижиг дунд бизнес эрхлэгчтэй маань ихэнх хувь нь худалдааны салбарт бизнес эрхлэгчд байгаа учраас эдийгээ дэмжигднөөс 2025 оны бид худалдааны салбарыг дэмжиж болоход зарласан. Энэ хүрээндээ бас энэ өдөрлөгт ивент тэтгэлэгчээр оролцож энэ жижиг дунд бизнес эрхлэж байгаа хүмүүсээ дэмжих зөв юм аа гэсэн үүднээс энэ өдөрлөгийг одоо ивент тэтгэлэгчээр оролцож байна. Тус өдөрлөг нь илтгэл болон зөвлөгөө өгөх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг байсан. Тэгвэл энэ жилийн хувьд хилцүүлгийн тайзыг ажилуулж бизнес эрхлэгчид мэргэжлийн маркетруудаас зөвлөгөө мэдээлэл авахаас гадна өөрсдийн бизнесийн амжилтын түүх туршлагаа бусдтайгаа хуваалцах боломжтой болсноороо онцлог байлаа.